Сайн байцгаана уу? Европ дахь монголчууд студ маань Бельги улсын Антверп хотоос та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Европ дахь монгол эмэгтэйчүүд хөгжлийн холбооноос дөрөвт жилдээ зохион байгуулж буй Шилдэг эмэгтэй 2015 шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хэлтэн зочид буудлаас та бүхэндээ сонирхуулах гэж байна. Хэдүүлээ хамтдаа орж сонирхцгаая. Сайн байна уу? За сайн байна. Өнөөдөр арга хэмжээний талаар ямар улсаас хичнээн оролцож байгаа талаар мэдээлэл өргөж. Өнөөдрийн энэ арга хэмжээнд 10-аад орноос хүмүүс ирж байна. За Монголоос бол нэг 14-5 хүн зочин, ихэнх нь бол хөдөө орон нутаг, Булган, Сэлэнг гэсэн аймагудаас бас дээр нь Европын 9 орноос бол төлөөлөгч эмэгтэйчүүд ирсэн. 15 төрийн бус байгууллага эмэгтэйчүүд залуучууд оролцож байна. Өнөөдрийн эслэлийн арга хэмжээний талаар сэтгэлээ хуваалцаач. За тэгээд өнөөдрийн нэг сайхан арга хэмжээ болж байгаад одоо баяр хүргэе гэж ингэж бодож байна тийм ээ. Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн эмэгтэйчүүдтэй одоо энэ их сайхан арга хэмжээ зохиож энэ хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ингээд сайн санааны үйлс ингээд зохион байгуулж түүнд одоо намайгаас оролцуулж ингэж урилгаараа бас энэ хүндтгэлийн сайн санааны үйлсэд бас ингэж би оролцож байгаад одоо бас баяртай байна. Тэгээд их амжилтыг хүсье гэж ингэж та бүхэндээ ерөөе дөө. За маш их баярлалаа. Та Монголоос шууд ирсэн үү энэ чинь? Тийм, Монголоос өнөөдөр 2 цаг болж байхад ирлээ. Тэгээ замдаа ядруу. Тэг явдал жоохон хоолол юм тийм ээ. Араас нь 10 гаруй цаг ингэж явж ирэх 2-3 удаагийн нөгөө ингээд персатких гэдэг тэрэндээ бас жоохон тэгтээ сайхан явж ирлээ. Яг энэ Европт энэ сайхан түүх дурсгалтай эртний энэ хотод ирж бас энэ түүх дурсгалаас нь танилцж тэгээ монголчуудтайгаа уулзна гэж бодохоор бол тэгээд одоо ядарснаа хүм мартлаггүй яах вэ тийм ээ. За монголоор мань сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Монгол одоо сайхан дэлгэр сайхан 100 цаг ирж байгаа учраас тийм ээ. Тэгээд ер нь одоо энэ 100 цаг гэдэг бол монголчуудын хувьд бол хамгийн сайхан үлрэл шүү дээ. Наадам эхэлдэг, тусгаар байхынхаа утга учирыг одоо хамгийн их томруунаар илэрхийлдэг. Бидний одоо өв уламжил бол наадам байгаа. Монгол наадам 93 наадам маань одоо удахгүй болох гэж байгаа учраас эртээ бэртээ ирчүүд нь бол нөгөө бира бэлдээ тийм ээ. Хурддагууд нь хурдаа бэлдээд цэц мэрэгнээс сордгууд нь бол ингээд ном сумаа бэлдээд байж байгаа ийм л сайхан цаг ирж байна да. Энд байгаа ихэнх монголчууд ерөнхийдөө дандаа энэ тентгийн Европоос цугларсан монголчууд байгаа. Бүгдээрээ маш их монголоо сонсон байгаалаар өнөөдөр бүгд таныг харахад, таныг сонсгоод, таны амыг ингэж хараад сууж байгаа. Та бүх хүмүүс үстэй хандаж юу гэж хэлмээр байна? Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдгаа гэж юм сайхан үг байдаг тийм. Тэгэхээр одоо Европ твээр энэ дэлхийгээр тарчсан байгаа бүх монголчууд эвтэй хүчтэй байж нэг нэгэндээ сэтгэлдээ ийм дэм өгж нэг нэгнээсээ одоо ингэж салахгүй, холдохгүй ийм их ойр дотн нэгнийхээ төлөө ингэ санаа тавьж явж байвал бид хаач газардахгүй хүчтэй байна л гэж ингэж боддог. Тэгэхээр энэ бүх одоо Европт байж байгаа монголчуудаа цөмөрөнд нь одоо гэр бүлийн хажиргал гэр бүлийнхэнд нь одоо хамгийн сайн сайхан бүгдийг одоо хүсэн өрөөе дөө. За маш их баярлалаа. Танд дад жаргалсан сайхан бүхний хүсэн өрөөе. Үдийн зов дөрөвт удаа анх удаа Европын Бельги улсын Антверп хотноо эхлээд бэлэн болоод байна. The annual award for Woman of the Year that is organized by the Association for the Development of Mongolian Women here in Europe organizes this event annually, and we are ready to start this event today. Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч хаттай их шалгалтыг тайлбар өгч байна. To open our event, we invite the chairwoman of the Mongolian Association for the Development of Mongolian Women, Mrs. Eichchapa. Ladies and gentlemen, I'm very happy today to spend this evening with you.
бидний энэ одоо үйл ажиллагаа маань одоо хоёр хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд ихэнх нь бол Антгол хотын захиргаан дээр бид өнөөдөр Азийн интеграшны интеграцаас яаж одоо Азид Европт байгаа Азийн хөлтөд хамтарч ажиллах вэ гэдэг ийм онцгойн олон улсын хурцхан болсон юм. Ingçirmek Samjo. This is Ingçirmek Samjo from Austria. She lives in Berlin, Germany. Танд баяр хүргэе. Өмнө байгаа боломжийг олж таниад те заавал бид нар гадаад ер нь бол гадаад амьдарч байгаа монголчууд гэдэг маань дандаа ингээд муу мухай хүний одоо дор ажлыг хийж эхэлдэг хэдийгээр дэгдэгч гэдэг гэсэн цаашлаа ч гэсэн заавал бид нар тэгж хүний зарц болохоор бид нар хүний орныг зориагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар бүгдөө нэгдэж тэгээд өөрсдийнхөө санхүүгийн болоод хувь хүнийхээ үүднээс чөлөөтэй болгож чөлөөлж чадах юм бол бид нар том үсийг бүтээж чадах юм байна. Монгол бидний хувьд бол боломж байгаа гол нь боломжоо олж таниасаа тэгээд нээлттэй байгаасаа тэ цаг үетэйгээ хөд нийлүүлээ алхаасаа өнөөдөр бол бидний урд нь амьдарч байсан одоо нөгөө социалист нийгмийн үеийн бид нар сайн мэрэгжилтэй болоо сайн сургууль төгсөө сайхан ажилтай байх юм бол сайхан амьдрна гэдэг тэр ойлголт бол байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр яг юу чухал байгааг цаг үеэ олж харж хөл нийлүүлээ алхаж тэгээ шинийг хурдан сурч мэдэж мэдрэмжтэй амьдрах ёстой болохоос биш мэдлэгтэй байх бол өнөөдөр утгаа алдсан байна гэдгийг л хэлмээрээ. Маш их баярлалаа. Ийм сайхан үйлдэл та хамтран ажиллаж байгаа танд маш их баярлалаа. Тэгээ танд цаашдын ажил амьдрал чинь жаргал сайхан бүхний хүсээрээ баярлалаа. Та бүгдийн ч гэсэн ажилд амжилт хүсье. Баярлалаа. За энэ оны хүмүүний шилдэг нэгтэйг шалгуулсан одоо энэ доктор бариад зогсож байгаа би бас сэтгэл хөдлөж энэ шалгалтыг одоо бүгд мэдээ. Бодчихирэггүй таахынтэй танилцах гэж ирсэн шар өндөр шагнал авсан байж баярлалаа. Яг хоо миний хийсэн ажлыг үнэлж шагнал авсан таахын бүгд баярлалаа. Өсөд-өсөдийг одоо ийм их юм хийсэн юм биш л дээ би. Хэдэн хүүхдүүдийг Монголын сурагчдыг загнадаг хүн байгаа юм. Хүмүүст шилдэг эмгтэйгээр тодорсон танд маш амжилт хүсье баярлалаа. Тэгээд та ойрын зарлалтай нь юу вэ? Яг ер нь одоо хүртэл хийсэн ажлаа бол үргэлжлүүлээ мэдээ цааш нь үргэлжлүүлье. Тэгээд ер нь хамгийн гол зорилго бол бидний зорилго бол ер нь Монголын хүүхэд залуучуудын боловсролыг л идэвхжүүлэх, нийгэмд идэвхтэй оролцох, одоогийн манай энэ ардчилсан нийгэм гэдгийг бүгдээр хамтарч бүтээх ер нь хүн болгоны ухамсар ёс зүйг л дээшлүүлэх маш чухал ажил бидний өмнө байна гэж би бодож байгаа. Ийм сайхан үйл хийж байгаа танд маш их баярлалаа. Мөн маш том баяр хүргэе. Тэгээд танд цаашаа амьдралч аз жаргал сайхан бүхний хүсээрээ. За маш их баярлалаа. Ийм сайхан шагнал авсандаа би маш их сэтгэл хөдлөж баярлалаа. And the winner is
Манай шилдэг эмэгтэй оюутнаар шалгарсанд баяр хүргэе. Өөрхөн сэтгэлээсээ бидэнтэй уулзаж харин би ястай маш их баяртай байна. Ийм гоё сайхан байгууллагад оролцоо. Тэгээд ийм их гоё ихчнийгээ хараад тийм сайхан нөхцөлтэй цуг байх хэрэгтэй гоё. Тэгээд бас хайцсандаа бас маш их баяртай байна. За оюутнуудтай оюутнаа юу? Хэрвээ зүгээр хичээлээ сайн хийгээд сургуультай сайн яваад гэх юм бол бүх юм боломжтой. Гэх юм бол Европт бас бүх юм боломжтой. За сургууль хөтөлмөрийн өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. За баяр хүргэе. Эм тоглолт тугаар баяр хүргэе. Олонтын эм тоглолт баяр хүргэе. Орлог спортын хамгийн авьяаслаг бүсгүй байна. Энэ тоглолт баяр хүргэе бүгдээрээ. Айгуу сайхан байна, баяртай байна. Тэгээд миний одоо хөдөлмөрийг үнэлээд би 98 оноос хойш одоо Европын орнд бүх хамтлаг дуучдыг одоо миний бизнес биш гэхдээ бүх хамтлаг дуучдыг одоо хүртэл одоо сүүлийн одоо 5 сар хүртэл одоо 15-ны 5 сар хүртэл одоо хүртэл явуулж байгаа. Тэгээд энэ шагналыг авсандаа баяртай. Диплом тусагцны манлайлагч Ширэн хорлогтой Чингээ тань Дэлхийн оюуны өмчийн Академийн Эрдэнэ зүгийн хурлын 2015 оны 3 сарын 26-ны өдрийн 05 тоо шийдвэрээр багш таны хүн төрөлхтний түүхэнд оруулсан хөдөлмөр гавьяа автон үсгээр бичин алдаршуулж Дэлхийн оюуны өмчийн Академийн гавьяа багш цог диплом тэмдгээр шагнав. За өнөөдөр би энэ сайхан үйл ажиллагаанд одоо хамт олонны төлөөлөлд оролцоод их баяртай байна. Дээр нь ингээд гавьяатай багш болсон. Намайг энэ газарчин сургуулийн маань үйл ажиллагааг дандаа дэмжин ажиллаж байдаг. Энэ манай монголчуудын холбоо, эв нэгдэл холбоо. Тэгээ энэ одоо олон улсын эмэгтэйчүүдийн холбооныхондоо маш их баярлалаа. Тэгээд энээсээ илүү өшөө их хүсэл эрмэлзэл төрлөө өнөөдөр. Багш гэдэг бол маш буянтай сайн үйл ажиллагаа байдаг. Тийм болохоор танд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд танд цааш амьдрал жаргал сайн төгсөөрэй. Баярлалаа. Европ Монгол эмэгтэйчүүд их орныхоо эмэгтэйчүүдийн төлөө эрх үүргийг хамгаалахын төлөө халиган цалгин ажиллагаа. Өшөө олон улс оронд өөрийнхөө салбарыг байгуулад их орныхоо хөгжил өндрөөс өндөр хувь нэмэр оруулах болтугай гэж дахин хүсэн өрөөё. Билан клубын хамт олонноо маш баярлалаа. Одоо бас нэгэн клубыг танилцуулах гэж байна. Швед улсдах Дэгжиг амьдарал клубын хамт олон байна бас бяцхан тусгай шагнал гадуухыг хүсчээ. Ингээд та бүхнийг олж байна. Сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн цоглон бүсгүйчүүдээ энэ орой мэндийг хүргэе. За намайг Чимдийн Даш Гүнсэн гэдэг. Бид одоо Швед улсад ажиллаж амьдардаг мөн Америкийн нэгдсэн улсын Foreign компани дистрибьютор Швед улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Дэгжиг амьдрах клубын залуу Diamond бүсгүйчүүдтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байгаамаа. Ингээд манай клуб
маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлд дөнгөж сая та бүхний нутаг усаа яриад ононгод би сая нэг зүйл хэлье гэж бодлоо. Хамгийн сүүлд явуулж байгаа бидний нэг компанид ажиллаад Алтан нутаг арга хэмжээ явуулж байгаа. Энийн хамгийн эхлэл нь бол арын сайхан архангаачууд энэ үйл ажиллагааг хамгийн түрүүнд явуулсан. Дөнгөж саяхан архангааны сайхан уугуул нутгийн иргэд архангийнхаа үйл ажиллагааг явуулсан. Энэ ямар учиртай үйл ажиллагаа вэ гэхээр Швед улсад буюу гадаад орнд амьдарч байгаа нийт монголчуудаа одоо шведүүдэд мөн бага насны хүүхдүүдтэй Монголынхаа соёлоо их нутгийн талаар танилцуулж мэдлэг болгох зорилготой ийм явуулж байгаа үйл ажиллагаа юм байна. За ингээд мөн манай Дижиг амьдрал клубтэй хамтран ажилладаг лидерүүдээ бэлтгэн дурсгалын зүйл гардуулъя гэж бодсон. Хавгагийн алтан чимэг. Роберт Кёсагийн 21-р зууны бизнесмен. Өнөөдрийн арга хэмжээнд маш их сэтгэл өндөр байна. Ингээд бүх орноос ирсэн эмэгтэйчүүд маш миний хувьд бол тансаг маш их цайхан сэтгэлтэйгээр бид нар ингээд сэтгэл догтлоод одоо бас хэлэх үгээс мэдэхгүй байна. Тэгээд бид хоёрын хувьд шагнал аваад ингээд Швед улсын For Life бас ингээд шагнал авсандаа маш баяртай байна. Маш баярлалаа. Жилийн шилдэг эмэгтэй спортын шагналыг авсан та бүхэнд маш баярлалаа. Мөн баяр хүргэе. Тэгээд өнөөдрийн сэтгэлээсээ бидэнтэй хаваалцаач. За баярлалаа. Өнөөдөр бид нар 2015 онд Европын хөгжлийн эмэгтэйчүүдийн холбооноос зөвлөөр зохиогддог оны шилдэг 2015-д өргөдөлжсэндээ маш их баяртай байна. Нодлон бид нар Европын эмэгтэйчүүдийн холбооноос одоо шилдэг Европын эмэгтэй шилдэг багаар тодорсон юм аа. Тэгээд бид нар Вестний холбоос очиж чадаагүй. Тэгээ энэ жил ирж ийм сайхан арга хэмжээндээ энэ шагналаа авсандаа маш их баяртай байна. За ингээ багийнхан маань бүгдээрээ баяртай байгаа сте. Ангадагш болсон. За ойрын хугацааны спортын зорилготой нь юу вэ? Бага манай баг тамирчид одоо хамгийн гол нь бэлтгэл сургуулиуд ишөө өндөр амжилт гаргахыг л урдаа зорилгоор тавьж байна да. За та бүхэн спортын амжилтыг хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. За ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан танд маш их баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан болж өндөрлөж байна. Та бидэнд өнөөдрийн сэтгэлээ хэлнэ үү? За миний хувьд ч гэсэн би маш их өндөр сэтгэлтэй байна. Ингээд Монгол хүнтэй энэ Монгол бүсгүүчүүд энэ Бельги улсын Антверпен хотыг хилцэн зочдууд өөрсдийнхөө баярыг их урсынхаа баярыг тэмдэглээд дээр нь эмэгтэйчүүдээ ингэж мундаг шаахан урамшуул шагнаад энэ том үйл ажиллагаа арга хэмжээ болж ийн гэдэг чи одоо үнэхээр бидний хувьд бол маш бахархал. Тэгээд энд одоо зохион байгуулж байгаа Европ дахь эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамт олондоо баярлж байна. Энэ эв нэгдэл холбоо мөн одоо Бельгид одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулалтанд оролцож байгаа бүсгүүчүүдтэй туйлын баярснаа илэрхийлж байна. За маш их баярлалаа. Таны цаашдын зорилго тань юу вэ? Миний цаашдын зорилго бол тэгэл ерөнхийдөө хүн өөрөө
өөрөө сайхан байх ёстой. Тэр өөрийнхөө сайхан байгааг бусдад түгээх ёстой. Тэр л миний зорилго. Та Берлин хотод хэр удаан амьдарч байгаа вэ? Яг одоогоор юу хэлдэг вэ? Би Бельги улсад одоо 16 дахь жилдээ амьдарч байна. Миний үндсэн мэргэжил бол эмч мэргэжилтэй. Гэхдээ би энд сувилгчаар ажилладаг. Тэ. Тэгээд тэрнийхээ хажуугаар би одоо энэ олон нийтийн ажлыг хийдэг. Би энэ ажилдаа дуртай. Хүмүүсийнхээ дунд өөрөө баярлаад бус хүмүүс одоо нутаг нэг дахин дүүстэйгээ хамт ингээ баяр наадмаа тэмдэглээд ингэх одоо туйлын сайхан байдаг. Таны өөр хүүхдүүдтэй нь бас нөхөртэй өнөөдөр хамтдаа зохион байгуулалт явж байсан. Би хүүхдүүдийг харж байхад маш их бахархах сэтгэл төрсөн. Та хүүхдүүдэд яаж тийм сайн хэлтэй, яаж тийм мэдлэлтэй боловсролтой? Ер нь бол яг би өөрөө манай нөхөр инженер, би өөрөө эмч мэргэжилтэй. Энэ өндөр мэргэжлийг эзэмснийхээ хувьд ер нь хүнд одоо оюуны одоо тэр оюуны хөрөнгө оруулалт бол хамгийн одоо юугаарч сольшгүй баялаг гэдгийг бол ерөнхийдөө би мэдэрсэн тийм учраас өөр хүүхдээ бас хамгийн нэн төрөнд өндөр боловсролтой болохын тулд одоо үнэхээр өөрсдийнхөө боломжийг ажилласандаа танд маш их баярлалаа. Цаашаа ажил амьдралд жаргал сайхан бүхний хүсье өрөөё. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Арга хэмжээ маш сайхан болж өндөрлж байна. За та өнөөдрийн үйл явдлаас сэтгэлээсээ бидэнтэй хуваалцаач. Тэгэхээр энэ зохиож байгаа ажилд манай эмэгтэйчүүд маш их идэвхтэй оролцлоо. Бид нар энэ оны тэргүүний бизнес эмэгтэй, оюутан, спорт урлагийн одоо тэргүүний эмэгтэйчүүдэд шалгарууллаа. Тэгээд эх жил одоо манай энэ ивентийг одоо хаана зохион байгуулах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд Шведээс, Германаас эмэгтэйчүүд өөр өөрийнхөө оронд зохион байгуулъя гэдэг санал ирүүлсэн байгаа. Тэгэхээр одоо Швед юм уу эсвэл Герман хоёрын аль нэгэнд нь бол энэ одоо ажил маань үргэлжлэн зохион байгуулагдана. Та дөрөвт жилдээ энэ арга хэмжээг зохион байгуулагдаж байгаа хамгийн сэтгэл хоногчсон арга хэмжээ нь аль жилд нь байсан бэ? Тэгэхээр бүх жилүүд өөрийн гэсэн онцлогтой сайн сайхан ийм мундаг чадaltaй эмэгтэйчүүдэд бид нар бусдад нь танилцуулах тэдний ажил үйлсийг нь ингээд улан одоо дэлгэрүүлэх энэ ажил маань ийм идэвхтэй сайхан явж байгаад баяртай байна. Тэгээ Европ дахь Монгол эмэгтэйчүүд маань идэвхтэй их оролцож байна. Олон сайхан эмэгтэйчүүдийг одоо нэрийн дэвшүүлж байна. Цаашдаа бас энэ ажил улам өргөжих байхаа гэж найдаж байна. Таны цаашдын зорилго тань юу вэ? Бидний цаашдын зорилго бол Монгол эмэгтэйчүүдэд улам хүчрхэг болгох, энэ Монгол эмэгтэйчүүдийг Европын бусад одоо бизнес эмэгтэйчүүдтэй холбоо тогтоож, тэдний манлайлал, тэдний одоо сайн сайхны төлөө бүгдээрээ хамтарч ажиллана. Тэрний төлөө зорилго нэгтэй ажиллах болно. Энэ ажил зорилго маань биелэх болно гэж найдаж байна. Ийм сайхан хүмүүнлэгийн ажил хийж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд маш том амжилтын дээдийг хүсэн өрөөё. За их баярлалаа. Та бүхэн бас энэ одоо ажлыг бас дэмжиж, оролцож, бас санаачлаг гаргаж ингээд одоо олон нийтэд ингээд танилцуулах ийм ажил зохион байгуулах гэж байгаа учраас та бүхэнд бас их баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Европ улсад амьдарч ажиллаж байгаа Монгол эмэгтэйчүүдийн шилдэг эмэгтэй 2015 шагналын үйл ажиллагаа энд хүрээд өндөрлөлөө. Баярлалаа.